Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Гүний ус ягаад цэнгийг байдаг вэ? Туршилтыг танилцуулъя. Энэ сэдвийн залгамж холбоо нь 7-8 9-р анги. За бид нар бол 10-р ангийн усны нөөц хэрэглэлээ нэгж хөтөлбөрийн хүрээнд 20 газрын ус сэдвээс гүний усыг сонгож авч дараахад суралцахын зорилтын хүрээнд хичээлийг зохион байгуулж байна. За туршилтын таамаглалын асуулт. Гүний усны нэвчих байдлыг өмнөх ангиудад өгсөн. Одоо бол ус эзэн давхраад нэвчгийн цэвэрхэж чулуулгын төрөл болон үйлдэл нөлөөлөх үү гэдэг асуултын дагуу туршилтыг зохион байгуулнаа. Туршилтын хэрэглэгт хүм чулуулгууд боржин, илс, нүүрс, кварц илс зэрэг чулуулга хэрэг болон ус дамжуулах сав 1 ширхэг, хоолой 4 ширхэг, шүүгч цаас 4 ширхэг, бохир ус 50 г, 50 г-ын шил 1 ширхэг, биелийн 1 ширхэг, индикаторын цаас 1 ширхэг хэрэг болно. Туршилтын зааварчилгаа: ус дамжуулах хоолойг өгсөрн ус шүүгч цаас, ус сингэх цаас хоёроо хоолойны ярал байршуулнаа. Түүний дараа чулуулгуудыг хоолойнд хийн. Чулуулгуудын хоолойнд хийхдээ дараалалаар хийн. Кварц илс, нүүрс илс, боржин гэсэн дараалалаар байрлуулна. Үүний дараа бохир усыг хийн. Бохир усыг хийхдээ үйлсэн шорон дээрээс лимонтой болон шороотой гэсэн хоёр төрлийн ус хийн. Энэ шинж чанарыг туршилт эхлэхээс өмнө болон туршилтын дараа индикаторын цаасаар хэмжиж харьцуулна. Эндээс яг үгээр усны чанар хэрхэн сайжирсан байна вэ? Тэгээд мөн шороотой ус, лимонтой ус хийж байгаа нь физик бохирдол байна уу? Эсвэл химийн бохирдол нь ингээд элементүүд нь өөрчлөгдөд байна уу гэдгийг бид нар туршилтаас олж мэднэ. Үүний дараа шүүгдсэн усыг ажиглан шүүгдсээс нь чулуулгаар дамжиж байгаа ус нь гарсныхаа дараа хэрхэн цэвэрсэн байна вэ гэдэг энэ үр дүнгийг бид нар ажлын утсан дээр буулгаж бичиж авнаа.